За тэгээд нөгөө нэг гүйлтийн группүүд тэгээд сунаалтын группүүд дээр бас ингээд сунаж байгаа бичлэг оруулдаг байхгүй. Тэгэн гууд хүмүүс тэгж асуудаг юм билээ. Энэ их гүйлт, энэ их сунаалтын чи үр дүн хаана байгаа даа гэж их асуудаг. Харьцуулсан зураг мургаа бас хайж их цаг алдсан. Нэг хэдэн ганц хоёр зураг болоод тэгээд сая 2 жилийн сунаж игснээр 2 жилийн ой дээр нэг хоёр зураг оруулсан юм. Эхний зураг нь энэ байна. Би залуу байхтай хөгшин байжээ гэдэг ийм ихтэй пост юун дээр Facebook дээр оруулсан байгаа. Энэ яг манай одоо Монголын типик гэж банкнд ажилладаг хүний дүр төрх байна. Миний бодлоор 11 жилийн өмнө гэхэд бас л тийм ээ. Яг байж шүлтэй байсан байгаа. Ийм байсан. Тэгээд тэр үед арай сүүлийн жилүүдээ 2 зураг байна. Энэ болохоор 17 оны зураг эхнийх нь, дараагийнх нь 20 оны зураг байгаа. Тэгээд сунаалт болон гүйлтийн үр дүн ингэж оруулсан байгаа. Оо, сүүлийнх нь бол хачин секси байна. Баярлалаа. Гоё. Энэтэй холбоотой бас нэг санаанд орчлоо Баатара. Найз нь үгийн таслаа. Тий. Одоо 10 жилийн өмнө бол нөгөө жоохон гүзээ мүзээтэй гизтэй хүмүүс чинь жоохон имиж сайтай тооцогддог байлаа шүү дээ. Тэгээд чиний нөгөө төрөний залуу байхтай хөгшин байж гэдэг чинь санагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо чи юу нэг цаг үе дагдсан биш үү? Цаг үе дагаад яг явж байгаа юм байна. Тэр үед чи залуу хүмүүс мод орсон байсан шүү дээ яг үнэ. Яг залуу насны хөгшин насны болохоор залуу үе болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ялангуяа бидний залуучуудад бол нөгөө одоо бид чинь бүгдээрээ насанд хүрсэн хүмүүсийн амьдрал байна. 40 наснаас хойш ялангуяа залуучууд чинь нөгөө янз бүрийн асуудал юмнууд тулгардаг штэ. Тий. Одоо төрөө бүлчрхаа тэгэл одоо сексийн асуудлууд энэ төр гэл. Энд чи яг одоо сунаалт гүйлт энэ төр чинь маш сайхан тохирсон тийм төгс дасгалууд болж өгч байгаа. Хүний биеийг хөгжүүлэх залуугаар нь байлгах одоо өөрөөр хэлэх юм бол одоо задуугийнхаа энэ эрч хүчийн чадварыг цаашаа олон жил үргэлжлүүлэх боломжийг одоо биднэрт сунаалт энэ гүйлт энэ спортууд өгöd байгаа байхгүй. Тэгэхээр одоо 40 настай хүмүүс мэдэх байх та тий. Яг тэ мэдээд яриа. Тэр чи одоо энэ 40 хүрээгүй болгоод сайн хэлж мэдэхгүй байна. Сайхан үрдсэн Эрдэнэтийн тийм баталсан судалгаа байна. Одоо энд Баатарамаа сунаж, би сунаж, 58-аа сунаж, ингээд 1 минутанд сунаж байгаа тоон одоо хэдий ч өндөр байх юм бол төдий чиний одоо тухайн хүний сексийн чадамж гэдэг юм тийм ээ. Одоо тиймэрхүү чадамж юмнууд нь сайн байх магадлал өндөр байна гэдэг. Ингээд тийм шууд зургаас олоорой Баатар болтоо. Яаж чага контент дээр. Оо хамаардаг гэж Баатар тий. Тэгэхээр одоо санаатай энэ сайн зүгээр хийгээрээ 58 маань одоо итгэвтэй санаалтандаа буцаж ороорой. Амжилттай ахиулаарай. Баярлалаа орноо. Гоё боллоо. Борон зураг авлаа. За тэгээд зүгээр саяны манай хосоогийн хэлж байгаа дээр нэг зүйлийг хэлэхэд нөгөө шинжлэх ухаанаар баталсан одоо ийм юунууд байна шүү дээ. Одоо энэ танита гэдэг аппарат байна шүү дээ. Энэ дээр бол хүний нөгөө биологийн нас, булчин шөрмөс, өөхний харьцаа, тэгээд дотор гадар өөх. Тэгээд хүний нөгөө аюул олон ийм биологийн одоо үзүүлэлтүүдийг хэмжээд гаргаад ирж байгаа байхгүй юу? Харин тийм ээ. Тэгээд яг энэ дээр бол бодиттой үр дүнд ингээд өдрөөс өдөрт сараас сард гараад байгаа байхгүй юу? Жишээлбэл би анх энэ дээр зогсох чинь 63 настай байлаа шүү дээ. Биологийн нас. Тий. Тэгээ одоо хэдэн настай 63 настай байсан. 2009 онд. 2009 онд биш л те одоо нэг 2 жил. За. 2009 онд бүр 70 эдтэй байсан бах уу? Тий. 2 жилийн өчигд би 63 таа байсан. Одоо бол 30-аас маш байгаа хаа тий. Тэгээд би яг нөгөө нэг тодорхой нэг амжилт гаргахаар өөрийгөө шагнадаг л да. Тэгээд энийг би жишээ богд уулыг тойрж алхаад тэгээд өөрийгөө шагнаж ийм аппарат авч ирсэн.
анх үзэж байхад бүр цочмоор тийм үр дүн гарч ирсэн. Гэтэ 63 настай гээд тэгээд дотор айгүй өндөртөө эн чинь эргээд нөгөө нэг одоо хүний эрүүл мэндэд айгүй сөрөг үр дагаврууд нь тэр дотор өглөлтөөс их болдсон байлээ л дээ. Харин тийм ээ. Би нөгөө ууланд алхдаг давтамжаа илүү их нэмжсэн. Тэгээд энэ он гарангуут гүйлт явсан шалтгаан нь бас тэр эрүүл мэндийн шалтгаан бас байгаа. Тэгээ одоо тэгээ чамаг хэдэн настай гэж энэ танитай чинь? Та хэдтэй гэж гарах бол 19. Чиний биологийн нас чинь бас өөрөө хэд юм бэ? Одоо тэр бас их сонирхолтой байна л да. Миний одоо яг биологийн нас одоо ингээд зогсох юм бол шууд 18 таа гарч байгаа. Оо вау. За. Тэгээ одоо нөгөө иргэний үнэлэх дээрх насаас 20 насаар залуу гэсэн үг. Тэгээ тийм хараад ахаар чи хийгээс өөр яах юм бэ тий? Бас нэг энэ дээр байдаг ийм гол үзүүлэлтүүд байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээ харахаар биеийн жин, булчин шөрмөс дотор өөх мөөх гэдэг ийм хэмжтүүнүүд гардаг. За. Тэгээд одоо жишээлбэл энэ өглөө үзэхэд биеийн жин 68.5 гадар өөх 13 булчин 56 гэх нөгөө ийм үзүүлэлтүүд гараад байгаа. Дотор өөх 8 таа гэж. Тэгэхээр 10-аас доош байвал их сайн гэж үздэг юм лээ. Харин би бас яг ерөөхдөө нөгөө гүйлтээр хичээлж байгаа хүмүүстэй бас зөвлөмөр одоо жишээлх юм бол нөгөө бидний ингээд нөгөө энэ зурагч нь бол яг нөгөө гадна харагдах үр дүн байгаа шүү дээ тий одоо жишээ нь эцгүй эц багсан гэдэг ч юм уу. Гэхдээ яг нөгөө цэвэр биологийнхоо талаасаа яг наад болчийг зөвөр зааж байгаа байхгүй. Тэгэнгүүт би бас одоо анх бол яг гүйж эхлэхдээ ингээд нөгөө өөрийгөө нөгөө бие махбодын хувь нөгөө хэмжчихсэн тэгээ жингээр л хэмжиж байгаа гэтэл чинь яг жин чин нөгөөс хүний эрүүл мэндийг үзүүлэлтийг хэмжих зөв үзүүлэлт юусэн хангалттай үзүүлэлт биш байгаа байхгүй. Гадна харагдах байдал. Тэгээ би одоо юунд харамсаад байгаа вэ гэхээр тэр үед би яг танита дээр дотор өөхнийхөө хэмжээг одоо мэдээгүй байгаа да одоо хэмжээгүүдээ би одоо яг харамссан байхгүй. Сая нэг 8 сар ч юм одоо 1 жилийн нэг үр дүнгээ ингээд боддоор хэмжихэд бол зөвхөн жингээс өөр харагдах байдлаас өөр хэмжих юм байхгүй. Гэтэл эн чинь миний жишээлх юм бол дотор өөхөл магадгүй 35 мавтай ч юм уу байжгаад одоо 25 болцсон байж болно шүү дээ. Тэ ингээд жингийн хувьд бол харьцангуй би одоо аюу удаа одоо нөгөө айгүй их гүйсэн гэхэд өөрчлөлт багтай. Гэхдээ яг нөгөө харагдаж байгаа бид гарч байгаа өөрчлөлтөд харахаар бол яг нөгөө өөрөө л мэдрээд байгаа байхгүй. Хэдийгээр тоогоор ингээд илэрхийлж мэдэхгүй ч гэсэн. Тэгээ зүгээр нэгтэй энэ сэдв ярьсных зөв хүүхч нартай бас яг ингээд сонгоож яг ингээд зөвлөхөд тий яг энэ аппаратуудаар ингэж тий Herbalife блогуудаар эсвэл ингээд Батралттай уулзаад ч юм уу тий энэ дээр нь ингээд яг ингээд үзүүлэлт одоо би бас нөгөө фитнес явж эхлэхдээ бас яг бодож ирсэн байхгүй яг одоо нэг энэ дээр яг хэмжээд үзчихье тий 6 сарын дараа ч юм уу миний одоо бид гарсан өөрчлөлтөө яг ингээд тэг яг тэрэн шиг ингээд хэмжээд явбал ер нь их зүгээр санагдсан. Тэгээ бас та нар ч гэсэн энийг бас бодож үзээрэй, хэмжээрэй гэж бас актив удаа бас зөвлөмөр санагдчихэв. Над одоо ингээд сүүлийн 2 жил бичсэн юм бүр цаастай юм тэмдэглэлүүд байгаа байхгүй. Энд чинь амар чухал. Би нөгөө булчингийн масаа алдаад байна уу? Жин хайж байгаа чинь зөв жин хайж гин үү, буруу хайж гин үү гэдгийг айгүй хэмжээд байгаа байхгүй. Тэгэхгүй булчингаа алдаад байвал аюултай шүү дээ. Тэгээд амар мундаг байна бүр өстой. Гадар өөх 2 жилийн өмнө 26 байсан одоо 13 гэд 2 дахин буурсан баг. Тэгэхээр энэ хайсан жин чинь тэр жигээр өөх байхгүй юу? Гадар өөх дотор өөх. Миний булчин бол нэмэгдсэн. Одоо өөр яг хийг хайж болохгүй шүү, дараа шүү. Тэрээс ойлгож байгаа. Би бэлдэр дээр ингээ өөрчлөлтүүд гарч байгаа шүү нэ. Оюун санаанаас сэтгэн бодох юм дээр хэр өөрчлөлтүүд гарч байна. Миний хувьд бол яг хөлгөндөө байгаад хахаар санаад байгаа ч юм уу арай илүү нэг юм өөр болоод байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тоо сайн боддог болчихлоо тий. Тий, яг үнэ. Арай өөр санагдав. Нилээ мэддэг. Ер нь бол бие организмд гарч байгаа өөрчлөлт чинь нөгөө бонус гэдэг байгаа шүү дээ. Одоо манай гүйчнэрийн хамгийн гол өөрчлөлт чинь хаана гарч ийн гэхэр зэрэг хүний оюун санаа, сэтгэл зүй нөгөө сүнслэг бие гэж яваад байгаа шүү дээ. Spirit тэр талууд дээр аягүй их өөрчлөлтүүд гарч байгаа байхгүй. Хүний зан төлөв, аливаа хандах хандлага, тэ бусадтай харилцах харилцаа, гэр бүлийн дотоод харилцаа, найз нөхөд, хамт олонны харилцаа, нийгэмд харилцах харилцаа гэл асар олон зүйлд нөлөөлж байгаа байхгүй. Жишээлбэл би Google гэсэн бол энэ 5 хүнтэй танилцахгүй, одоо та дөрөвтэй танилцахгүй байх байсан. Ийм юм яриад сууж явахгүй байх байсан. Тэгээ энийг сонсож байгаа хүмүүст нэгч болов ийм санаа өгөх боломж нөхцөл бүрдэхгүй байх байсан. Энд чинь эргэл энэ гүйлтийн үр дүн байхгүй. Гүйлтээс би
эргээд нэг ч гэсэн хүнд хүүхийн сайхныг, эрүүл амьдрахын сайхныг ингээ мэдрүүлэх санаа ухаан өгөх юм нөхцөл нь бүрдэж ийн гэж харж байгаа юм л да. Яг үнэн гүйлтийн нэг амьдрал авцардаг бас нэг нөлөөллийг ингээ бодохоор ялтчгүй амьдралыг аягүй чанаржуулж байгаа байхгүй тий ингээ зөвхөн сэтгэл санаанаас тэгээд яг би дараагийнхаа асуулт руу ормоор байна л да. Чиний ярилцлаган дээр ерөөхдөө анх хүүх болсон сэтлээ ингээд ярихдаа ерөөхдөө би минимал болохоор шийдсэн ингээд тий тэгээд гэртээ байсан ерөөсө бодит телевизэр хоёрыг аваа хийцэн. Тэгээд тэр надад аягүй гой санагдсан байхгүй. Тэгэнгүүт би ерөөхдөө одоо ингээд бас баскатай танилцаал ер нь ингээд хүмүүстэй ингээд танилцаалаа. Би бас өөрөө бас ингээд аягүй минималист юм ингээд аягүй сонирхол аягүй гой энгийн тий яг нөгөө цөөн зүйлсээр чухал зүйлсүүдтэй ингээд нөгөө ач холбогдол төгсч амьдрна гэд. Тэгэнгүүт ер нь ингээд гүгч болсноос хойш ингээд өөрийгөө харангууд ялцчихгүй нөгөө илүү дутуу юм зарцуулдаг цаг маань тийм цаг байхгүй болоод тэр зүйл маань чанартай цаг зарцуулагдаад эсвэргээрээ бас минималист болох нь ч юм уу те ингээд нөгөө энгийн болох нь эргээд хүнийг нөгөө чухал биш зүйлсүүдээс холдуулаад яг зөв зүйл рүү буюу спорт руу хөтлөж байгаа. Энэ нэг хоёрын нэг тийм нэг аль нь руугаа хөтлөөд байгааг мэдэхгүй ч яг хоорондоо ингээд авцалтаад байгаа надад санагдсан байхгүй. Тэгээ чи тэр талаараас өөрийнхөө бодлыг биднэртэй бас хуваалцаач гэж бас асуумаар байна л да. Яг ер нь би тийм янз янзэл юм эрэлхийлж явдаг юм үнэлдэ. Тэгээд сая юуны ковид гарсантай холбоотойгоор оны ихээр бид нэр одоо энэ эдийн засгийн байдал эвгүүтэл ажлын байрууд хомсдоол ер нь одоо ингээл ийм гинти юм одоо өнөөдөр ингээд хавар болж исэн үйл явдал өнөөдөр давталтаар бүр илүү хүнд байдал руу шилжиж штэ. Ингээд орлогогүй болчвол одоо яаж яах вэ гэл ингээл айгүй ноцтой асуудал үүсэж байгаа. Тэгэхээр ийм гинтийн зүйл хүний амьдрал хизээч яаж тохиолдож болохоор байгаа байхгүй юу. Тийм болохоор тэнд хүн бэлэн байхын тулд яаж яах ёстой вэ? Тэрэн дээр бидгэд хавар хамт олноороо гаднаас айгүй олон чиглэлийн хүмүүсийг урьж юм 7 хоногтоо нэг хүнийг уриал яриа аваад ингэж явж ирсэн. Тэгээд тэр урьсан зочдын нэг нь бол минималист инх төгсгээд залуу байсан. Тэгээд тэр залуугийн яриа маш их таалагдсан. Өмнө нь яг би энэ минималистийн талаар мэдээлэлтэй бас мэддэг л байсан. Тэгээд бас нэг хүн хэлхээс нааш цааш чичгээс нааш гэдэгчлэн яг нэг хүнийг ингээ боддоор ингээ уулзаад ярихаар шал өөр байд юм билээ. Тэр хүний үг хэл тэр аавра айгу нөлөөлж байгаа юм. Тэгээд би шууд тэр өдрөө энэ номыг худалдаж аваад Монгол дээр наах худалдаж авсан Goodbye Things гэдэг. Юун дээр байгаа. Интер номын дэлгүр мэлгүүрүүдэд байгаа. Тэгээд энийг уншаад тэгээд энээс олж авсан гол зүйл нь бол хүн нөгөө аз жаргалтай нөгөө оны ихэнд уншижсэн энэ ном байна. Тэгээд хүн нөгөө аз жаргалтай сайхан амьдрахад материалын зүйл гэхээсээ илүү энэ бусад зүйлс маш хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бол улам бүр бат итгэсэн л дээ. Тэгээд манай эхнэр уншсан, манай хоёр том хүүхэд уншсан. Тэгээд дөрвөлээ санаа нийлээд за хэдүүлээ энэ рүү алхмаар орё. Энэний тулд хэдүүлээ юунаас эхлэх үү гэд. Тэгээд буудан зурагт хоёроо гаргахаас л эхэлсэн л дээ. Тэгээд тэр бол ихний зүйл нь байсан. Тэгээд маш олон хог новш. Би бол хог новш гэж хэлээд байгаа. Эд материалыг гэрээсээ гаргасан. Аюу гоё орон зай үүссэн. Тэгээд оюун санааны хувьд ч гэсэн амар амгалан болдгол юм билээ. Эд хогшил багасаад байгаа. Зурагт гэхээр одоо танаа гэрийнх нь ерөөс ямар зурагт үздэггүй гэсэн үг үү? Одоо 4 сарын ихэр гаргаж хайсан гэхээр чинь одоо ингээ 18 9 сар болж байна. Ямар ч мэдээлэлс хоцорсон юм алга харин ч илүү сайхан л байна шүү. Эсвэргээрээ хүүхдүүд нь ч юм уу тойрын хувьд нэг илүү нэг уцаараа захим орчинлоод нэвтрэх нь ихсэн үү? Эсвэл ямар өөрчлөлт гарсан бэ? Уцны хэрэглээ бол мэдээж байгаа. Яг зохистой төвшөнд нь байлгахыг хичээдэг. Хамгийн гол нь тэр зурагт үзэх цаг юугаар солигдсонгүй бол ном уншихаар солигдсон. Тэгээд орой эрт унтахаар солигдсон. Тэгээд дандаа одоо миний үйлдэлүүдийг харуул ер нь л дандаа өглөө 5 6-гийн үед аль хэдийн өгөөд эхэлсэн л байдаг. Дандаа эрт гүйдэг. Тэгэхээр өмнө нь бол жишээлбэл 7 хүртэл унтдаг байсан бол 10 12 11 12 гэж унтаад өглөө 7 гэж босдог байсан бол одоо 10-аас өмнө унтаад 5 гэж босч ийн гэдэг чинь унтдаг цаг нь адилхан. Тэр цаг сул гарсан цагтаа хийж байгаа зүйл нь өөр л болсон гэсэн үг. Угаасаа
Судалгаагаар манай монголчуудын дундаж нөгөө телевизэртээ зарцуулдаг цаг нь амар өндөр байд юм байлээ. Ер нь бол Европ энтерт бол телевизэр энэ айгу бага үздэг штэ. Хаяадаа л нэг хүүхдүүдтэй нэг 20-30 минут нэг хүүхэлтэй гарах боломжийг олгодог болохоос яг зурагт үзээ сууж байгаа хүмүүсээс айгу ховор. Тэгэхээр айгу зөв л дөө. Нөгөө нэг энэ Matrix гэдэг кино байдаг штэ. Тий. Киног би шал өөр өнцгөөс нь тайлбарлуулсан нэг подкаст сонсч байсан байхгүй, тайлбарлсан подкаст. Тэгээд өмнө нь үзэж байхдаа зүгээр л нэг юм акшн кино юм шиг санагддаг байсан чи яг тэр тайлбартаагаар үзсэн чинь бүр ингээд шал өөр өнцгөөс тэр киног харж байгаа байхгүй. Тэгээд тэр ерөөсөө хүмүүсийг ингээд оюун санааг ингээд програмчлцсан явж байгаа шүү дээ. Тэгээд яг ийм л байх хэрэгтэй гэдэг ийм програмын дагуу явж байгаа. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо зурагт жишээлбэл хүмүүсийг програмчилж байгаа байхгүй. Харих угаана гэж ярьдээ шүү дээ. Програмчилж байгаа. Тэгээ одоо зүгээр би зүгээр нэг л жишээгээр хэлье л да. 90-ад оноос өмнөх айлууд ямар хуу байдаг вэ гэж асуунгууд та нарт ерөнхийд нэг төсөөл буунда тий том өрөөрөө ороход ямар тавилга байх вэ? Гал тоонд нь ороход ямар тавилга байдгүй? Гэрд амьдардаг айлуудын гэрлөө яваад ороход ямар хуу байх вэ? Бараг л 99% та адилхан байна тий. Биш үү? 90-ад оноос өмнөх айлууд, социализмын үеийн айлууд. Өнөөдрийн айлууд бас л ялгаагүй. Бүх айл руу яваад ороход 99% магадaltaгаар өнгө загвар нь л өөр болохоос биш байдаг юмнууд нь яг байгаа. Тэр бол яг л нөгөө нэг тарих угаалтын үр дүнд ийм л байх ёстой гэд итгэцсэний үр дагавар байхгүй. Яагаад өөр байж болохгүй гэж. Яагаад заавал тавилгатай байх ёстой гэж те. Өөрөөр бодож үзмээр л юмш надад санагдаад байгаа. Яг энэ ном уншаад ингэ явж байгаа те. Цөмөрөстэй шал дэлхийгаа явж байгаа үгүй. Ясаа төрж. Яг одоо телевизээр гаргацсан. Минималист сэдвээр зүгээр ганц л юм хэлчих. Энэ болохоор заавал тийм байх хэрэгтэй гэсэн хатуу дүрэн байдаггүй юм байна лээ. Хүн болгоны ертөнцийг үзэх үзэл өөр, хүн болгоныг хэрэгцээ өөр, хүн болгоны чухалчилдаг зүйл нь өөр. Тэгэхээр зөв. аль болох өөрийнхөө хэмжээнд илүү эд зүйлгүй байхыг л хэлээд байгаа юм байна лээ. Тий, тэгээд яг нэг өөрийнхөө чухал гэж үзсэн зүйлстэй тий нөгөө цагийг гаргана гэдэг. Тэг хүн болгоны үн цэн аяг өөр шүү дээ. Бидний өөр өөртөө ялгаатай учраас яг чухал биш зүйлсүүдийг амьдралаасаа холдуулж чухал зүйлдээ санаа тавьдаг, цагаа зарцуулдаг байя гэсэн нэг талаас бас аягүй том тийм ухаан санагдсан надад. Тийм л юм бэлээ. Түүнээс биш яг ийм байх хэвээр зураг минималист байхын тулд зурагтгүй байх хэвээр, бодингүй байх хэвээр гэдэг тийм үг байхгүй юм бэлээ. Яг үнэ. Илэрж байгаа илэрлэл нь зурагт бодингүй байл гэсэн юу баг. Түүнээс биш өөр хүний хувьд өөр байж болох байхгүй. Хэлбэрийн төвшөөлөх гэдэг чинь Тэгээд минималист дээр айгуу нэг гоё жишээ хэлэх үү. Манай хөргөн анх нэг манай эгчтэй суучаал тэгэл нэг 7 хоногт ерөөсө дан хар утсан өмсөн шүү гэж тохиролцсон гинэ. Тэгээ манай эгч болохоор эхний ээлжинд ерөөсө ойлгохгүй яагаад тэгээд байгаа юм бол гэд. Тэгсэн чи яах вэ гэхээр нөө олон өнгийн хувьд сольж өмсгөөд бид нар ч нэг өнгөөр нь ялгаж угаах болчих штэ. Тэгэхээр нөгөө нэг ус фок энэ гэл нөө айгүй их зардлууд гарна. А хэрэг нөө 7 хоногт дан ганц хар хувц өмсөх юм бол 7 хоногийн дараасаа нэг л угаа тэгэл болоо. Бас тэр чинь үнэхээр амар байгаа байхгүй тий. Тэгээд эн чинь жишээлбэл бас л минималистийн л нэг жишээ шүү дээ. Ер нь болоод тэгээд зүгээр яг Монгол нүүдэлчин соёлтойгоо ингээ харьцуулаа бодохоор одоо хэдүүлээ зүгээр төсөөлөе л доо. За нэг айл туслангаасаа нүгэ явж ийн гэж бодъё. Одооний айл биш шүү. Дээр үеийн тэмээгээр ачдаг байсан, хүр дэргээр ачдаг байсан айл гэж бодъё. 5 тэмээндээ туслангаасаа бүх юм ачаад хөдөлж ийн гэж төсөөлөе л доо бүгдээрээ. Тэр айлын буудан дээр юу буурин дээр юу үлдэх вэ? Юу ч үлдэхгүй шүү дээ. Юу ч үлдэхгүй. Уугуулсан арц л үлдэнэ. Арц уугаал үлдэнэ. Өөр тэр айлын буурин дээр юу ч үлдэхгүй. А тэр айлын ачаалж байгаа 5 тэмээний нуруунд дээр юу байгаа вэ? Тэр айлд хэрэгтэй бүх юм байгаа. Хэрэггүй юм нэгч байхгүй, илүү юм нэгч байхгүй. Тэр айлын амьд зоогоо явахд хэрэгтэй бүх юм байгаа. Яг тэрэн шиг орчин цагт тэр лөө хувиргаад үзэхээр бид нар амьд зоогод хэрэгтэй, аз жаргалтай байхад хэрэгтэй зүйлсээ тодорхойлол тэрийг авч үлдээл илүү дутуу юмдаа мөнгө, цаг, сэтгэл зүгээ зарцуулах хэрэггүй юм байна л гэж ойлгосон. Миний ойлгож байгаагаар бол. минималист гэдэг чинь угаасаа айгуу гоё том сэдв. Ерөнхийдөө бол дэлхийн нийт
чиг хандлага ч гэсэн ер нь минималист руу явж байгаа гах тий. Тэгэхээр за буцаад гүйлт руугаар энэ яадаг юу вэ? За би нөгөө тооны хүн учраас тоогоор аягүй хүн. Дандаа тоогоороо. За энэ болохоор би нөгөө актив running клубээс одоо энэ группээс зохион байгуулж байгаа 20 гэж чаленж байгаа шүү дээ. Тий. 20 онд 20 км 2020 км гөөх тий. За тэр нь гүйд дуусаад одоо надад 35 км дутуу байна. Өнөөдөр удахгүй дуусах нь шүү дээ. Тий. За энэ 1985 км гүйхтэй би ямар статистик харуулж байна вэ гэхээр зэрэг 140 удаа гүйсэн байна. За Би анх гүйж эхэлсэн өдрөөс хойш 270 өдөр болсон байна. 270 өдөр гэхээр би 3 өдрийн нэгэнд нь гүйжээ гэсэн үг. Тийм үү. Тэгээд 5 км гүйлт би 10 удаа хийсэн байна. 5-аас 10 км-ийн зайн гүйлтийг 37 удаа хийсэн байна. 10-аас 20 км-ийг 54 удаа. хамгийн их хийсэн. 30-ийн хооронд 29 удаа. 30-аас 42-ийн хооронд 4 удаа. 42-оос км-ээс дээш марафоныг 6 удаа хийсэн байна. Вау, баяр үргээ. Баяр үргээ. Мондөг байна. Баярлалаа. За тэгээд энэ гүйлтүүдийн нийт километр байна л да. Аха. Нийт 1980 гэдэг. Энэ өндөр авалт гэдэг чухал зүйлт байгаа. Сая нөгөө Mont Blanc Ultra Trail Mont Blanc гэдэг чаленжд ороод нэг зүйл мэдэж авсан нь 100 м-ийн өндөр авалт нь 1 км гүйхтэй тэнцүү гэж үздэг юм л. Өөрөөр хэлбэл уул руу 100 м өгсөж одоо явж байгаа нь шулуун зам дээр 1 км гүйсэнтэй. Тэгэхээр би энэ 1900 км гүйхтэй 19,000 м өндөр авалт хийсэн байна л да нийт энэ хугацаанд. 19,000 м өндөр авалт гэдэг чинь хэдэн километр гэсэн үг вэ? 100 тоохоор. Нэлээ өндөр 1900 км юм уу? 191. 191 км гүйсэн гэсэн үг. Одоо яг өндөр авалт. Ийм статистик байна. За тэгээд нэг удаагийн дундаж гүйлтүүд энд харж байна. Ер нь дунджаар би энэ 140 гүйлт хийхдээ нэг удаа 14 км дунджаар гүйд юм байна гэсэн статистик. Гэхдээ Баатар олны хувьд бол урд нь өөрөө гүйдэг байсан тий. Яг тогтмол биш хэрнээ гүйдэг байсан юм шиг байна тийм үү? Би Люксембургт анх 2014-15 онд сурж байхдаа анх гүйж эхэлсэн. Тэгээд жилд нэг удаа UB марафонд л ордог байсан. Ерөөсөө яа. 4 жил 21 км-ийн зайд гүйсэн. Тэгээд айгүй хөвгөлтэй. Марафонд гүйчээл нэг 7 хоног болорсон байдалтай байдаг гэсэн. Тэгэхээр ямар гүйж гэдэг харагдаж байгаа гэсэн. Тэгээ шууд тэмцээнд явж ороод 21 юм уу? Тий. Амар юм тий. Гүйхгүй шууд 21 чамд шүү дээ. Ийм тэнийг алхам хийдэг байсан байгаа юм да. Яг оноо. Тийм учраас шинэ гүйгч нартай хэлэхэд ингэж болохгүй. Тий, тэр бол маш бүдүүлэг өөрийгөө хорлож байгаа тийм алхам тэгж болохгүй юм байлээ шүү. Яг зөв. Гэхдээ бас яг нөгөө чи өмнө нөгөө уул руу нэлээд явдаг тодорхой хэмжээний спортын суурьтай байсан болохоор харьцангуй айгүй байсан баг тий. Түүнээс огт гүйдэг шууд 21 бол угаасаа гүйж дамаа дуусч чадахгүй шүү дээ. Яг уу гүйдэг хүмүүс бас байна. Хасаа. Байна уу? Байна. Гэхдээ ерөөсөө бэлтгэл хийхгүй байж байгаа л нэг гүйчээл тэгэл болоо. Тийм хүмүүс мисэл байд юм байд. Манай найз нөхөд донд байна. Угаасаа өөр нэг хүмүүс юм байна. Гэхдээ хамгийн гол нь энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр ямар ч бэлтгэл авахгүйгээр тийм холын зайд бол гүйх бол буруу л гэж хэлэх гээд байна тий. Тий, буруу шүү. Тэгж хэрэггүй шүү. Өөрийгөө хорлож байгаатай адилхан юм байна лээ. Би өөр 2018 онд гүйчээ тэгээ хөдөө томилт дээр яваад тэгээд халуураад энэ хүний булчин чинь ингэж огцон цочирдохоор тэгж өрөвсдөй юм билээ шүү дээ. Тийм. Тий, тэгээ бүр ингэ халуурж ирсэн шүү дээ. Тэгээ би юм ууж иж гайгүй болж ирсэн шүү дээ. Аюултай юм лээ. Баатаролтой энэ жил чи бүр үнэхээр мундаг гүйж 1985 км. Тэгээд 42 6 удаа 30-аас 42 4 удаа ямар нэгэн бэртэл гэмтлийн дээр авсан уу? Яг тийм ноцтой одоо юу болвол байхгүй зүгээр нөгөө нэг гүйлт ингэж одоо энэ жил анх гүйж эхлэхээр хөл бол ингэдэм билээ.
энэ тэнд ингээл жижиг шөрмөс мөрмөстэй өвдөөл гэдэм лээ. Одоо ингээл хөлийн ном өвдөх жишээний эсвэл энэ Ахиллесийн шөрмөс юм уу энэ артлаар өвдөх, эсвэл яг энэ гიშгдэг газараар өвдөх ч юм уу энэ шагааны эргэн тойрны юунууд өвдөх ч юм уу ингээд одоо хөлийн сарвуунууд энд шөрмөсүүд байна шүү дээ. Эднэр нь ингээд өвдөх гэх мэтлэнгээр тийм юмнууд бол байсан. Тэгэл яасан гэхээр зэрэг ерөөсөө гүйлтийнхаа зайг багасгаал, хурдаа багасгаал гүйсэн өдрөө бол цөөлөөгүй. Өвдөж байгаа ч гэсэн ингээд өөлхөн баг алах үед нь алхаал тий ингээл яваадсэн. Тэгэхээр би тэрийг юу гэж бодож ирсэн гэдэг бэртэл гэхээсээ илүү хичээлүүл гэж хэлжсэн. Булчин шөрмөс цочирдоод тэгээд тэр ингээд энэ нөхөр ер нь бол гүүхээс огсоох юм. За одоо ингээд бэхчээл үлдээ да гэж булчин шөрмөс зөөрөлж яривал тий. За би бэхчихгүй энэ нөхөр гүүхээс огсоох юм байна гэж бодож байгаа. Тэгээд шөрмөснөө чи идгээд байгаа байхгүй. Ингээд илүү сайжраад гэх юм уу? Тэгж бод. Би бол энэ тэнд өвдөлт болоод жоохон баг зэрэг гэмтэл болчихгоо шууд зогсоочтой шүү дээ. Гайг болтын хүлээгээд. Яг нөгөө бүр амар бэртэл ахуус тийм хурд ерөөсөө хийдгүү л дээ. Би чи хашраг хүндэлтэй тэгэл их зөөлөн аажимгүй. Тэгээ жоохон эвгүй болчих юм бол хурд гүйлтийнхаа хурдыг нөгөө юу лээ пэсэ удаашруулаад зайгаа богс. Яг гүйдэг давтамжаад ерөөсөө богсгоогүй. 7 хоног 4 өдөр гүйжсэн бол тэр өдрүүдээ ерөөсөө яг хадгалаад босдгороо босоод удаан богино зайд гүйдэг ч юм уу те тэгээд мэдээлэлтэй найдалтай юм байна. Эрсдэл хөдөлтөж 8 гэдэг хүн чинь тэгээд айгүй эрсдэл тооцдог болчихдог бах те. Тийм шүү дээ. Банкны хүн чинь ер нь эрсдлийг бол хамгийн нэг номерт авч үзэн шүү дээ. Тэгээ ер нь нэгтэй яг бэртлийн талаар ярьсных бас одоо яг ингээд бэртэл дээр бас ингээд хэдэн сарын турш би бас өөрийгөө ингээд анзаарч яхад зүгээр унтаад яг л ингээд миний би чинь бас ингээд нөгөө юу байгаа аахгүй нөгөө тогтмол нэг дор энти ачаал ерөөсөө ахгүй байгаа аахгүй ингээд харцсангуу тогтмол гүйж байгаа. Тэнгүүд яг гүйлтээ дуусгаад хэд удаа надад тохиолдож ирсэн ингээд маргааш нь болохоор бүр зүг ингээд бүр алхаж болохгүй болчихсон заяа ингээд зүгээр дуусгасан юм-нээсээ. Тэнгүүд яг ингээд өвдгөн дотор ингээд яг хатгаад ч юм уу өвдөд тэгэл яг яана би яач өчтөр гүйлтээ уулан дуусгахад зүгээр байсан да гэж бодоо. Тэгээ тэр өдөртөө бол мэдээж тийм байгаа учраас гүхгүй. Тэгээ тэр оройд айгуу сайн хоолоо идээд унтаад босоод ирэхээр маргааш нь зүгээр болчихж байгаа байхгүй. Айгуу сайн. Тэгэнгүүт яг ингээ заримдаа болохоор ямар нэгэн шалтгаануудаар бага унтж байгаа шүү дээ. 6 цаг ч юм уу 4 мөрөв 5 цаг. Тэр өдрүүдэд болохоор ерөөсөө нөгөө бэртэл нь арилдаггүй ч юм уу одоо нөгөө өвдөгнийх нь нөгөө юу үргэлжилсээр байдаг. Тэгээ би хувьдаа эндээс ерөөсөө яг юуг айгуу хараад байгаа гэхээр нойр айгуу чухал юм байна. Амралт айгуу чухал юм байна. Ерөөсөө хоол айгуу чухал юм байна. Яг хөө энэ би нөгөө хөнгөн зэргийн гэмтлийн тухай ярьж байгаа шүү дээ. Тийм мэдээж бүр гिचж чадахгүй болтлоо, алхаж чадахгүй болтлоо. Тим хэмжээнд очиж байгаа бол тэгээд ерөн зүгээр одоо ингээл тэр тамирчдын юу ч гэсэн ингээд уншиж байхад амжилттай гүүхэд хамгийн чухал нойр хоол амралт 3. Тэгэл тамирчид чи ерөөсөө яг ингээл гүүгээл унтаал хоолоо идчихэл унтаал яг тэгжил ингээд сэтгэл санаагаа дээрээс нь дэмжээлтэй одоо ингээд 50% ер нь бүх юмнээ чинь 50% сэтгэл зүй гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ дээр бас яг зүгээр бас яг зарим тохиолдолд яалтчгүй хөнгөн гүйчингүүд би гоё халаад миний агч бас нөгөө бичсэн байсан шүү дээ. Ханиадыг хүртэл би одоо гүүгээд идгээчдэг гэдэг. Тэгээ би ч гэсэн өөрөө нөгөө эмч хүн болохоор ингээл юм болгон дээр яг энэ дээр бол ингээ өөр дээр би баян туршил хийж байгаа байхгүй ингээл ямар юм дээр гүйлт надад сайн нөлөөлөд байна. Ямар дээр жоохон нөгөө нэг лимит байгаа шүү дээ. Тэ бидний тийм ахад тэр лимитээс ингээ хэтрүүлчихэд байна гэдэг дээр ингээ анзаарангууд хөнгөн зэргийн гүйлтэн дээр бол яг Баатар болтыг сая ярьж байгаа шиг ингээ зөөлхөө ингээ гүүгээд харин ч ингээ бие гоё халаад ингэнгүүт бүр ингээ гоё ингээ хөлс гараад айгу гоё бие хөнгөрөх тийм шинжүүд ингээ яг илэрч байгаа байхгүй тий. Яг зарим үед болохоор ялцчгүй ингээ ер нь би шаардлагагүй баха яг нэг унтах хэрэгтэй бах, би амрах хэрэгтэй бах гэд энийг зүгээр бас бид нар айгу сайн өөрсдөө чагнаж бие бас их чагнаж мэдэж гүйх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Энэ дашрамыг ашиглаад одоо та дөрөөс бас нэг асуулт байна. Тэгээ одоо гүйлтээс гадна хичээлдэг спорт байна уу? Би сая хэлчихлээ сониалт 2 байна. Тэгээд уул байна. Уулаас өөр гэсэн юм уу байна. Одоо хичээлдэг үү эсвэл ер нь хичээлдэг байсан гэх үү? Ер нь одоо хичээлж байгаа. Одооч би ягаад асуугаад юм гэхээр гүйдэг болсноос хойш одоо нэг давхар хичээлдэг спортондоо илүү амжилт гаргасан юм байна л да. Би нэг өөрийнх нь бие дээр турсан болохоор тий одоо кардио бэлтгэл талаасаа тэсвэр талаасаа хурд хүч талаасаа аль юм дээр арай илүү болоод яваад байгаа байхгүй.
Энэ жил нэрээ би 9 сард байгууллагынхаа волейболын тэмцээнд орж төрүүлс алт авсан шүү дээ. Гэхдээ мундаг мастер болсон л доо. Яг ингэдэг байхгүй. Яг ингэдэг байхгүй. Тэ. Анх удаа алтан медаль үзэндээ зүүж үзлээ шүү дээ. Волейболоос. Вау. Тэгэхээр энэ Тэ чиний одоо гүйлтээ сайн хийж байгаа чинь ач тус энэ волейбол сайн тоглоход нөлөөлж байгаа байхгүй. Би бол нэг сүүлийн 20 жилээс сакс тоглохгүй байгаа. Сүүлийн 2 жил сакс тоглож байгаа. Тэгээд яг сакс тоглоод эхлэхдээ зэрэгцээд гүйж эхэлсэн. Тэгээд энэ гүйлт маань сүүлийн 1 жил хагасан дотор бол би нэлээ системтэй ингээд гүйгээд явж байгаа аппликейшн энэ хийгээд өөрийгөө жоохон хөгжүүлэх талаасаа. Гэхдээ бүр айхтар их шахаж гүйдгүүлтэй. Гэхдээ энэ нөгөө нэг надад сакс тоглоход айгүй том давуу тал болгож байгаа байхгүй. Өмнө чинь ингээл тоглоход ингээл айгүй амархан ядраад бахардаг байсан бол одоо бол энийгээл зүгээр өөрөөсөө олонтоо залуучуудаа ингээл адилхан тоглох боломж надад олгож байгаа. Тэгэхээр энэ өөр таад одоо гүйлтээс гадна нэг спорт сонирхох юм бол айгүй том давуу тал болгоно. Дээрээс нас дугуй унж байгаа олон километр энэ төр дугуй жихэд ямар ч асуудалгүй байгаа. Өмнө би нэг 20-30 км жихэд чинь ингээл хөл гар өвдөл маргааш нь яадаг байсан бол одоо бол 50-60 км хүртэл жихэд бол ямар ч асуудалгүй. Хөлн төр өвддөггүй. Тэгээ булчин ширмэс асуудалгүй юм болчиход байгаа. Баатар болтын ууланд алхахад бас аюу нөлөөлж байгаа. Одоо өмнө огт гүйдгүй байхад ууланд алхахад хөл хөндөр болцдог. Ялангуяа шил энэ төр хөндөр болдог байсан бол одоо нөгөө гүйдэг болсноос хойш уул руу ингээл ганцаар явах юм бол баг гүүхээр шахам ингээд гарчдаг, буцаад буучдаг. Тэгээд хөл ерөөсөө хөндөр болдгоо. Ийм давуу талууд байна. Тэгээд бас нэг гүйлтийн хажуугаар бас юу яах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө булчин ширмсээ чангалах дасгалууд одоо дээгүрч бай, доогуурч бай. Аль аль нь гүйдэг гээд хөлний дасгалуудыг хайж болохгүй. Цээж нуруу одоо бүх тийм дасгалуудыг full body workout-ууд байгаа шүү дээ. Тэрийг хэтрүүлгээр тийм давхар ингээд явуулаад байвал айгүй үр дүнтэй санагдаад байгаа. Би бас нөгөө сүүлийн хэдэн жил фитнес хийж байгаа. Гэхдээ гүүгээд эхлэнээс хойш нөгөө фитнест явах цаг маань гүйт рүү шилжчихсэн учраас фитнес жоохон багассан. Тэгээд сунаж байгаа болохоор бас тэрийг тодорхой хэмжээнд нөхөд байгаа. Тэгээд залуучууд болохоор нөгөө нэг орхидаг юм болохоор цээжний булчин одоо гар хөлний булчин л хийгээд байдаг болохоос хөлөө ерөөсөй орхичдаг байхгүй. Тэгээд хөлний бас маш сайн хийж явах хэрэгтэй юм байлээ. Хөлний нөгөө нэг тулгуур булчингууд холбооснууд сайжирснаар гэмтэл бэртэл авах магадлал нь бас төдий чинээ багасдаг юм байлээ гэж би бас уншсан өөр дээр бас туршиж байгаа. Өөрөө дээрэл тохих юм да тий бид нар ч одоо ерөөсөө биднес ингээд хөлний дасгалууд хийдгүү маа гэхэд зүгээр өөртөө нөгөө нэг гэртээ ч юм уу эсвэл гадаа гүйж явахдаа гүйснийхэн дараа сонголтоо хийснийхэн дараа суулт молт хийчихдэг ч юм уу. Иймэрхүү маягаар дасгалууд хийгээд байх их үр дүнтэй юм байлээ. Тэрэнд бол нэг хатар бас ороод байхгүй. Манай гол зочингийн гэр бүлийн хэр дэмждэг вэ? Хүүхэд одоо ингээд статистик 140 удаа 21 аймгаар 100000 км гүйцсэн. Гэр бүл ер нь яаж хүлээж авдаг? Дандаа ямар байсан бэ? Одоо анх 3 сард эхлэхдээ 42 км-ийн зайг дуусгаж үзэх юмсан гэсэн мөрөөдөлтөөр гүйлтийг эхлүүлж исэн бол одоо ингээ харж байхад 42-оос дээш 6 удаа гүйцсэн, 30-аас дээшээ 4 удаа тий 20-оос дээшээ 29 удаа ингээд гүйцсэн гээ харахаар ерөөсө санаанд багтамгүй ийм дүр зур гарсан байна л да. Тэгэхээр энэ маань яаж байгаа зэрэг гэр бүлд маань бол мэдээж бас эергээр нөлөөлж байгаа гэж харж байна л да. Манай эхнэр бол жишээл 3-аас 5 сар хүртэл намайг ажиглаж байгаа юм тий. Тэгээд над дээр гарч байгаа бие физиологийн хувьд болон сэтгэл санаа бусад нөгөө нэг оюун санааны хувьд зан чанарын хувьд гарч байгаа өөрчлөлтүүд чинь манай эхнэр хүүхдүүдэд л хамгийн түрүү мэдрэгдэн шүү дээ тий. Тэгээд манай хүн 5 сараас эхэлж гүйсэн. Тэгээд одоогийн байдлаар нэг 600 гаруй километр гүйж байгаа. 5 сараас хойш эхэлж чинь 6 сар хард дунджаар 100 км. Байсан шүү дээ. манай эхнэр чинь нөгөө ARC-гийн манай нөгөө хаврын биш зуны хаалт өвлийн нээлтэн дээр ирсэн мөн үү? Ганц цэг. Мөн. Тийм мөн. Тэр юм уу? За.
Тэгээд сая мань хүн чинь одоо 5 сард гүйж эхэлсэн гэх чинь сая 2 7 хоногийн зайтай 2 удаа 42 км марафон хийчихэж байгаа байхгүй. Вау. Тэгээ бодохоор гэр бүлээд яаж дэмжиж байгааг нь даваа хүмүүс харах бах те. Төсөөлөх бах те. Зүгээдээс бүсгүй мөн баха те. Тий. Тэгээд яг нь зарим найзууд нь бас хэлдэг л дээ. Тий ингээл гүүгээл хараагаал уул хадаар яваад энэ тэнд хот хөдөөгөл яваад ахын гэр бүлдээ цаг маг зарцуулдаг юм уу гэд. Бас фэйсбүүкээр найзууд чинь бас үг мөг чулууд нь штэ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг би тэгж л боддсон юм л да. Нэгдүгээр яг 21 аймгаар бол 13-т нь би гэр бүлээрээ явсан. Гэр бүлээрээ яваад Монгол улсынхаа дайхан газруудаар аялаад тухайн улс орны байгаль, тухайн аймаг орон нутгийн байгаль, цагуур, газар зүйн онцлог, хүн ардынхын соёл, түүх соёлыг нь харсан музей энтрийг үзэл ер нь бол тийм байдлаар явсан. Сүүлийн үеийн аймаг руу бол би зүгээр нөгөө цаг хугацаанд авчтаад өөрөө машинд ч ирсэн. Тийм байдлаар бол гэр бүлдээ би хобби гэр бүлийн цагаа бол аль бол хослуулахыг хичээдэг. Өөр нэг өнцгөөс харах юм бол хэдийгээр одоо ингээд амралтын өдрүүдээр ганцаараа ингээд сүүлийн хэдэн 7 хоног хөдөөгөр явж байгаа ч гэсэн энэ бол хажууд нь зурагт үзэж буудан дээр удирдлага барьж сууснаас илүү үлгэр дуурайлал аав хүний үүрэг биелүүлж байгаа гэж би харж байгаа. Ягаад гэвэл хүн өмнөө том зорилго тавиад тэрнийхээ араас тодорхой хэмжээний золиос гаргаад тодорхой хэмжээний хүчин чармаалт гаргаад би физиологийн оюун санааны мөнгө санхүүгийн одоо ийм золиосууд гаргаж байгаа ш төлөөс төлж байгаа ш энэ амжилтыг чинь сан. Ингээд хүн тэрнийхээ ард хурж болд юмаа гэдгийг өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлж байгаа нь хажууд нь сууж зурагт харж те сууснаас илүү л багч боддоо ш тэ зүгээр хүмүүсээ харах өнцөх мэдээж өөр л байх л та. Стопай хариулт байна. Баярлалаа те. Яг үнэ. Саяны ингээд нөгөө тэмдэглэлүүдийг харахад бол нэлээд урт хугацаагаар олон километрээр ингээд гүйсэн байж шүү дээ. Тэгэхээр дунджаар бол 17 км гүйсэн нийт гүйлтүүдийг харахад тэгэхээр 14 гүүн гэдэг чинь дунджаар нэг цагаас цаг 30 минутын ажил. Тэгээд дээрэс нь гүйх газар руугаа очин явна ирнэ гэдэг ингээд хар чинь 2 цаг гарангийн ажил болж байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо анх Баатраг ингээд гүйлтүүдийг харж хахад цаана банкны хүн гэж ирээсээ мэдээг байхгүй яг юм цагийн хуваартай ажилтдаг хүн мэдээг энэ нэлээд чөлөөт цагаар ажилтдаг хүн байна гэж бодоод байдаг байсан чинь манай хүн ч нөгөө эрт усууд тэгээд гүйлтүүдэд амжуулцдаг байсан юм байна л да. Харин тийм ээ. Би бас яг тэгж боддог байсан. Айгүй их цагаар ингээд амралтын өдөр мөдрүүдээр 20 км алхаж малхацсан. Тэгэл за манай энэ хүн бол хөдөлмөрийн хэрэгчлээд үрдсэн. Ажлын цагаар ерөөсөө гэж яаж ажиллаж мэдлээд ах шаардлагагүй юм байна гэж тийм хүн юм байна гэж анх боддог байсан шүү дээ. Тэгсэн чи яг банкнд ажиллах хүн юм байна л та. Тэгээ ер нь бол орой ирээл жишээлбэл зурагт үзэх нэг кино үзэхчил дор хаяж 2 цаг шүү дээ. Тий. Тэр цаг чинь байхгүй болцохоор чинь яалтчгүй эрт унтж байгаа байхгүй. Тэгээд өглөө босоод ажил эхлэхээс өмнө гүйчээд ирээл усаасанд ороод сунаалтаа хийгээл тэгэл цаагаа угаал өглөөний хоолоо манай хүн өглөөний хоолоо хийцэн мэд. Тэгэл аваад ажил руугаа очих чи яг 9 цаг болдог. Өглөө 5-д босчод надад 4 цаг байгаа байхгүй. Тэр 4 цаг чи 2 цагийн гүйлтэнд 1 цагийг нь сунаах, усанд орох, ном унших. Тэгээд бас юмд ингээд зарцуулах боломж байгаа. Гүүгч нар яалтчгүй нөө мундаг зохион байгуулагч нар байдаг гэсэн тэгэл Баатар одоо айгу том жишээ нь шүү дээ тий. Яг цагаатаа ингээд нөө хуваарлаа сурцсан юу ихээ мэддэг. За манайхаа цөмөрө ярилцлага өндөрлөх үү. Уг нь бол ингээд яриад суухаар гоё байна. Гэтэ одоо бас л нөө 40 минутаас нэлээд төгссөн байх шиг байна тий. Баатар одоо бэлдсэн тэгээ. Төгсгөлд нь ганц нөгөө нэг хамгийн гол юм нь хүнд ингээд мотивац өгнө шүү дээ. Одоо бидний яриа сонсоод хаа гэж гараад гүйдэг ч юм уу, пүү паа гэж сонирхоод эхэлнэ. Аха. Яг их. Яг. Ер нь бол яг тодорхой хүнд ингээд мотивац болдог байхгүй юу? Өнөө тий. Сонирхлын группийн админы хувьд ингээд тэр нөгөө хүмүүсийн бичлэг оруулдаг статистикийг хардаг байхгүй юу? Ингээд ямар үед ингээд сонирхолт оруулж байгаа бичлэг нэмэгдээд ямар үед буураад байгаа ингээд хардаг байхгүй юу? Аха. Тэгэхээр яг нэг энэ оны ихээр ингээд шинэ жил болонгоо том зорилго тавиад эхэлдэж штэ. Цагаан сарын үеэр.
За тэгээд одоо сая хавар хөл оройны үеэр ингээл баахан мотивац явсан чил ерөөсөө сониасан бичлэггүй зүгээр ингээл араасаа овоороод ороод ирж байгаа байхгүй. Аха. Тэгээд урт хугацаанд байхгүй нөгөө графикч нэг унаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр мотивац урам зориг бол юмыг эхлүүлэхэд л нөлөөлнө. Тэгээд цаашдаа ингээд урт хугацаанд явхад тэр чинь ерөөсөө унтарчдаг байхгүй. Буцаал ингээд шүдэнс асаасан шүдэн шиг унтарчна. Тэгэхээр дадал зуршил болгох нь хамгийн чухал, урт хугацаанд хамгийн чухал гэдэг. Тэгээд би ийм ном 2019 оны намар уншсан. Дадал зуршлын хүч гэдэг. Нөгөө нэг аналог подкаст дээр ч гэсэн бас Монгол нь наач юм байна. 50-гийн харуулж байгаа. Энэ номыг уншаад тэгээд энийг яг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа байхгүй. Энийг би нэг 2 слайдаар харуулж 2-3 слайдаар. За энэ дээр бол ерөөсөө хүнийг болгоход ийм 3 зүйл нөлөөлдөг гэж байгаа байхгүй. За ингээд эхлээд суниах гэдэг ийм бодол орж ирэх хэвээр. Тэрэнд ямар нэгэн ийм одоо юм нөлөөлөх хэвээр надад. Tomorrow гүүх гэдгээр яриа. Гүүх гэдэг бодол орж ирнэ гэж ярья. За гүүх гэдэг бодол. Өглөө эрт сэрүүлэг тавилаа бослоо гүүх гэдэг бодол орж ирнэ. За тэгээд гүйсний төлөө ямар нэгэн рeward буюу шагнал авах хэрэгтэй. Ингээл болоо, ингээл ирэх гэсэн үг. Миний хийдэг зүйл. Өглөө бослоо 0 руу яваад бизнесч гараад ирэнгუут нүдэнд энэ календар харагдана. Аха. Өглөөний цай уух юм уу, орой ажлаас тарж ирээд оройны хоол идэхээс өмнө энэ календар миний нүдэн дээр байнга ил байж байна. Сонирхоогүй бол би жишээлбэл хоол иддэггүй. Ерөөсөө өглөөний цай уухгүй, оройны хоол идэхгүй. Нэг өөрийгөө шийдэж чинь гэсэн үг үү? Өөрийгөө шагнаж чинь гэсэн үг. За. Сониож шагнал. Одоо нөгөө циркийн амьд чинь ингээд үйлдэл хийчээ шагнал авдаг шүү дээ сургагчаас. Яг тэрнтэй адилхан сониолаа шагнал. Сониолаа хоолоо идэнэ. Бол хоол идэхгүй. Ерөөсөө ингээд тэгэл тэмдэглээ хөтлөн. Тэгэл болоо. Ерөөсөө ийм л зарчим үйлчлдэг гэсэн үг. Сониолаа хоолоо идлээ. Тэгээд өөр нэг шагнал нь бол сониолтойгоо бичлэгийг группээрээ оруулна. Найз нараас аягүй урам өгнө. Лайк дарна, комент баатараа мундаг шүү, урагшаа гэл. За гүйлтээ оруулна найзуудаас гүйлт баатараа гүгöd урам өгж байгаа шүү гэл тэ. Өгнө зүрх дарна. Гой залуу зүрх дарна. Төгсгөлийн чи reward байгаа байхгүй юу? Төгсгөлтөнд дүгнээ хэлэхэд энэ англи дээр нь байгаа нөгөө Монголыг нь харуул та 50-аа. За энэ номыг уншаарай. Тэгээд энэ дадал зуршлыг яаж өөртөө суулгах вэ гэдэг энэ аргыг сураад энэ аргаар л яв. Түүнээс биш хэн нэгэн мундаг хүн юм яриад, хэн нэгний үг сонсоод, хэн нэгэн кино үзээд ч юм уу ингээд ихтгэл сонсоод хүн урам зориг авдаг. Гэхдээ тэр удаан үргэлжилдэггүй байхгүй. Хэдхэн минут, хэдэн цаг л үргэлжилнэ. Насан турш үргэлжлэх зүйл чинь дадал байхгүй. Тэгэхээр дадал суулгаараа л гэж би хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Батралтаа баярлалаа. Гоё ярилцлага боллоо. Тэгээ хосоо ганадаа баярлалаа. Таймнадаа баярлалаа. Байна баярлалаа. Айгу гоё контентуудын талаар сая ярьлаа шүү дээ тий. Ингээд яг гоё презентацийн бэлтгэсэн. Тэгэл айгу гоё чухал юмнууд бас хуваалцсан баярлалаа. Их өгөөжтэй байлаа. Тийм байна. Мэргэжил бас их нөлөөлдөг бас юмд те. Яг үнэ. Тавина Баско хоёртаа бас баярлалаа. Энэ давшааныг ашиглаад. Сайхан ийм подкастууд явуулж гин олон залуучуудыг уриалдаад группээ бас идэвхтэй ингээд хөтлөөд явж гин. Энэ чинь бол бас хувь хүнээс нэлээх цаг цав хүчин чармаалт сэтгэл гаргаж байгаа ажил. Тэгэхээр та хоёртаа цаашдын ажилд амьдрал амжилт хүсээд идэвхтэй активитийн өмнөөс бас алдартай илэрхийлье. Баярлалаа. Актив групп руу бид нар сая 10 манай багийнхан 10 сарын ихэр бүгдээрээ орсон. Тэгээд нэлээ идэвхтэй явж байгаа. Манай шинэ гүйдэггүй гүйлтийн давтамж нь хол байсан хүмүүс маш их нэмэгдэж байгаа. Гүйлтийн давтамж. Танаахын гэхдээ айгүй бас мундаг байгаа. Тэнгэр баг гээл 10 сард нэг баг орж ирэл амар хурдан нөгөө нэг километруудад дуусгаал. Тэгэл одоо энэ сарын челленжэд бас танаахан мундаг явцгааж. Тэгээд та бүхний зохион байгуулж байгаа энэ хүмүүсийг мотивацжуулж байгаа энэ зүйл айгүй эерэг нөлөөтэй байгаа. Бас л нөгөө дадал суухад айгүй чухал нөлөө үзүүлж байгаа. Яг. Дадал суухад нөлөөж байгаа нөгөө reward ч нөхгүй яг шагнал нь. Гүйлээ юугаа оруулаа, бусдаасаа урам авлаа гэдэг чинь яг шагнал. Харин. Тэгээ бас нөгөө талаар ингээ хараад хахаар танаахан бас айгүй давуу талтай ингээ нөгөө баг бас болчоор
ингээ би бинийг амар хөөрхөн бас мотивац өгөөд идэм шүү гэн. Одоо жишээлбэл 10 сарыг дууссан идэж 11 сар танаахан ч асуулт мундаг яваад байгаа нь ингээ яг нөгөө багийнхныгаа шахаад яваад байгаанаас айгүй нөлөөлж байгаа ах гэж хараад байгаа ш. Манай яг нөгөө яриамаа сунжирчих гээд байна л да. Яриад байвал мэдээж яриах байгаа. За тэгвэл яриагаа өндөрлцгөөх үү? Тэгээд цөмөрөнд мэдээж зөндөө ярих өдрүүд зөндөө байх байлгүй. Тэгээд дараагийнхаа ярилцлагаар зүгээр гоё сэдвүүдээр тэгээ хөгжиж ярьцгаая. Тэгээд манай ARC подкастт оролцсон баярлалаа. Сайн хамтдаа.